Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай DVD хичээл манд 3 зохиомжоос бүрдсэн байгаа. Зохиомж нэгт 5 дугаар ангийн секцийн багш нар секцийнхээ хурдлаар өөрсдийнхөө онол арга зүйн мэдлэгээ дээшлүүлэх, туршлагаа хуваалцах зорилготойгоор холцын бодлогын тухай харилцан ярилцсан байгаа. Энэ удаагийнхаа DVD хичээлд холцын бодлогыг хэрчмээр загварчлан бодох арга зүйг бол санал болгонд дэвшүүлэн тавьсан байгаа. Зохиомж 3-т сурагчид туршилтынхаа үр дүнг харилцан ярилцаад түүнийг туршилтынхаа хуудсан дээр тэмдэглээд бодлогынхаа шийдийг өөртөө гарган тайлбарлан таниулж байгааг бол тусгаж харуулсан байгаа. Эхлээд онгоос сургалтын хэллэгөөний дагуу холцын усны бодлогыг заах болж байна. Тэгэхээр энэ холцын бодлогыг яаж заавал хүүхдүүдэд тайлбарлах хэлбэр ойлгох болох вэ? Ер нь хоёр болгон түүнээс дээш тооны бодис олдсожийг толилцсан байгааг л хайцгаж байна шүү дээ. Тэгэхээр холцсон шиг байна. Усны жирийн хааш байна. Усны дуустал процессыг хийж дуусгаад дуусмалыг болдог. Жишээ нь кофе, хорсол, давс болон сахарын усмал гэх мэт усмалууд байдаг. Хоёр буюу хэд хэдэн металлыг хайлуулж болоход үүссэн холцыг хайш гэдэг. Хөдөл ихэвчлэн байгалийн галаараа байгаа алууд молодын боловсруулаагүй түүхийд байдаг. Энэ нь шороо, чулуу, түн холцын металл. Ашиг молодын мод хөдийн сонирхож байгаа тэр металлын хэмжээг дагуулж Тэсний хувьд ахтаа мөнгөтэй хайрлаж чадах болов сайтай хайрлаж чадах юм хүмүүс байна. Туршлагатай хайрлаж чадах хүч авдаг. Ер нь одоо бормцыг үсгийн тулд 10 хүний цаан туршлагатай хайрлаж чадах. Асийн хувьд өөр туршлагатай хайрлаж чадах. Нэрлэг сонсч ирсэн юм. Тэгэхээр хааш буюу хатуу холцын чанарыг бол сорцоор илэрхийлдэг. Жишээ нь 586-гийн сорцтой мөнгөн бүршиж үздэг гэхэд 586 сорцтой нь цэвэр нь болоод 360-ийн сорцтой нь зэс байгаа л гэж үздэг юм. Ер нь тэгээд тухайн холцын одоо хүдрийг хайших, уусамлын хувьд одоо олох гэж байгаа сонирхож байгаа биднээ бодисыг тоо хэмжээг болохтай бол өдрийн хувьд агуул хэмжээг болох. Уусамлын хувьд концентрацийг болох. Хатуу хайшин хувьд бол сорцыг болох байдаг. Тэгээд энэ холцын бодлогыг заах гэхэд уусмал гэж юм хэлдэг. Тэгэхээр уусмалын мэдлэгтэй түрүү агуулж байгаа холцын эсрэг процентын мэдлэгтэй юм. Зөвхөн хоёр нэгэн одоо ихний зэгийг хангалттай байгаа уусмал гэдэг одоо өгөгдсөн байна. Тэгэхээр тэдний одоо 5 гаруй хүмүүсийн 20% нь ихний зээг дээр ясан болж байна. Ямар ч гэсэн хэдүүлээ уусмал тухай ойлголтыг өгөхийг бол тэгэхээр сууршил хэрэгтэй. Тэгээд туршилтын дээрсэн үндэслээд хэрчмээр загварчлан бацилыг нэг хувьд онцтой тоо болгох чадвартай төлөвлөгөөр ойлгуулбал суурьчид нэлээд төгөөр байх бодож байна л та. Тэрнээ тулгуурлаад уусмалынхаа бодлогыг зөвчтэй ойлгуулдаг. За хүүхдэд ингэж ойлгуулахаас гадна холцын бодлогыг тэгшлэл зохиож бодож болно. Намайг бодож болдог. Холцын бодлогыг тэгшлэл зохион бодож болно. Пропорц аргаар бодож болно. Үүн нь нэг жишээ бодлого авч үзье. 971 сорцтой 360 г малт ба 940 сорцтой 200 г малтыг хольж хайлуулав. Хэдийн сорцтой алт үүсэхэ гэсэн бодлого авч үзэж байна. Энийн 360 г 971 сорцтой 360 г малт гэдэг маань 360 г малтны 971 сорцт нь цэвэр алт агуулгадаад үлдсэн сорцт нь зэс агуулгадж байгаа гэсэн үг. 940 сорцтой 200 г алт гэдэг маань 200 г малтын 940 сорцт нь цэвэр алт агуулгадаад үлдсэн 60 сорцт нь зэс агуулгадж байгаа гэсэн үг. Хэдийн сорцтой алт үүсэх вэ гэдэг маань шинэ үүссэн алтын хэдийн сорцт нь цэвэр алт агуулгадж байгааг олох гэж байгаа юм.
За тэгштгэл зохиож бодохдоо үүссэн холцын сорцыг X гэж үзээд 971 сорцын 360 г алтан дээр 940 сорцтой 200 г алтыг нэмэхэд X сорцтой 560 г алт үүснэ гэсэн тэгштгэл зохиогоод үүнийг цааш бодох юм бол шинэ үүссэн холцын маань сорц нь 960 гарч байна. Тэгэхээр 960-ын сорцтой 560 г алт үүссэн. Яг тухайн энэ бодлогоо пропорцийн аргаар бодох юм бол 360 г алт маань өөрөө 1000 сорц. 971 сорцт нь хэдэн грамм цэвэр алт агуулж байна вэ гэдгийг олох гэж байгаа юм. Тэгэхээр X нь 360-га 971-ээр бүржүүлж 1000-д хуваахад 349.56 г цэвэр алт агуулж байна гэсэн. Өмнөх бодлогоо пропорц ашиглан бодох юм бол 360 г алт маань өөрөө 1000 сорц. Тэгвэл 971 сорцод X грамм цэвэр алт агуулгах гэдгийг олно. Үүнийг олоход 349.56 г цэвэр алт агуулгаж байна гэсэн. Мөн 200 г алт маань өөрөө 1000 сорц. Түүний 940 сорцт нь X грамм цэвэр алт агуулгаж байгаа вэ гэдэг пропорц зохиогоод түүнийгээ бодвол 188 г цэвэр алт агуулгаж байна гэсэн үг. 188 г цэвэр алтан дээрээ 349.56 г цэвэр алтыг нэмэхэд нийт 537.56 г цэвэр алт байна. 360 г алтан дээр 200 г алтаа нэмэхэд 560 г алт гарч байгаа. Энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр 560 г алтанд маань 537.56 г цэвэр алт байна. Үлдсэн грамм нь зис байгаа гэсэн үг. Тэгэхээр үүндээ пропорц зохиогвол 560 г алт нь өөрөө 1000 сорц, 537 бүхэл 156 г цэвэр алт нь хэдэн сорц болох вэ гэсэн пропорц зохиогоод үүнийг бодох юм бол ойролцоогоор 960 сорцтой 560 г алт үүссэн байна. Манай ангийн багш маань гэрээнд алхахтаа энэ аяр тавгийг ямар аяр тавгийг бодсоор яаж угааж зүгтгийг мэдэж аваарай гэсэн. За агч нь одоо яг аяр тавыг хариулах байна. Аяр тавгийг хариулахдаа 3 дамжлагаар байна. Эхлээд 0.5% ходормины уусмдаар, дараа нь 1% содны уусмдаар, сүүлд нь 90 градусын халуунтай цэвэр усаар зайлших тана. Эхчээ та ходормины уусмал, содны уусмал гэж яриад тахыг. Энэ нь яг юу хэлж байгаа юм? За усандаа ходормын найруулсан болохоор ходормын уусмал сод хийж найруулсан учраас содны уусмал гэж нэрлэдэг байгаа юм. 0.5% ходормын уусмал, 1% содны уусмал гэж юу хэлж байгаа юм бэ гэжээ? За ямар ч уусмалын хэмжээг 100% гэж үздэг. Тэгэхээр ходормын 0.5% ходормын уусмал гэдэг нь тэр усандаа 0.5% нь ходормын найруулсан учраас 0.5% ходормын уусмал болж байгаа юм. Усандаа 1% содны уусмал гэдэг байгаа маань 1% сод найруулсан учраас 1% содны уусмал болж байгаа. Гэхдээ тэгвэл 5% сахарын уусмал гэж авч үзье. Тэгээд тэгвэл тэр 5% сахарын уусмал нь 5% сахар 95% нь ус байгаа гэж үзэж болох уу? Болно. Зөв байна. Сайн ойлгосон байна. Баярлалаа. Найзуудаа наашаа суугаач витамин C-ийн уусмлыг яаж найруулдгийг би та нарт зааж өгье. Тэгэж бид мэдмээр байна. Энэ хэдэн грамм ус юм болоо? Энэ грамтай савнд хийгээд л мэдчихье л дээ.
245 г ус шүү дээ. Усандаа витамин С хийж утгацгаая. Хөөх хэмжээ нь ихсчихсэн байна. Яагаад ихсчих вэ? Би мэдлээ. 245 г ус байсан чинь одоо 250 г ус болсон байна штэ. Тэгвэл 5 г нэмэгдсэн байгаа биз? Тэгэхээр 5 г витамин С хийж утгаж усгасан юм байна. Тийм ээ. Би саналаа. Үүнийг чинь 250 г витамин С-ийн усмал гэж нэрлэх юм байна найзуудаа. Юугаар загварчлах вэ? Хэрчмээр загварчлаа л да. Тгий найзуудаа. 250 г усмлаа нэг бүтэн хэрчим гэж үзье. Тэгвэл энэ усмалд 5 г витамин С, 245 г ус байсан шүү дээ. Түүнийг тэмдэглэе. Үүнийг 100% гэж үз. Тэгвэл витамин С хэдэн хувь байх вэ? Та нар боддоо. Эхлээд 1% нь алхан 100 юм байна. Тэгэхээр 250 г-аа 100%-аар тэнцвэрч хуваая л та. Би бодчихлоо. 1% нь 2.5 г юм байна. 5 г витамин С 2.5 г хэдэн удаа багтах юм болоо? 5 г витамин С чинь 2.5 г 2 удаа багтаж байна шүү дээ. Тийм юм байна. 2 удаа багтаж байна гэдэг чинь 5 г витамин С нь 2% болно. Тэгэхээр 2% 250 г витамин С-ийн усмал юм байна. Энэ самда хийя. Хэдэн гарам бодсоо яаж болсон арга бий их бай.
нэрээ 10 граммын цэвлэний нэрээ 500 грамм ус үсээ. сайн. За, завтне. Миний тэгээд 500 г уусмал үсгээд өмнө нь байсан юм 400 г хасаад 10 г тэгээд хэмжээ гэсэн. Сайн. За. За, тэгвэл бид бүгд сая юм бичсэн байгаа тийм. Тэгвэл яаж харсан? За, уусмал татнаа тэгээд хэдэн грамм? 10 грамм. За, тэгвэл одоо тэр 100% уусмал дотор байгаа 10 грамм витамин С маань тэр уусмалынхаа хэдэн хувийг эзэлж байгаа гэхээр тэгэхээр бид нөгөө өмнө процент бичсэн байгаа учраас нэг олох боломжтой байна. За, тэднийг бодоод үзтээ гэдэг. За, тэгвэл одоо бүгд бодсон юм чинь витамин С маань хэдэн хувийг эзэлж байна вэ? Хин их хөөхтэй. За, тэгвэл Нэг уусмал маань хэмжээ 500 г. Үнэхээр би 100% гэж авчихсан. 500 г-ыг 100%-тэй хаваагаад 5% буюу 1% хийж байна. 10 г-ыг 5% буюу 1%-тэй хаваагаад бидний олох ёстой 2% буюу уусмал хийж байна. 500 г уусмалаа 100% хэмжээ 500 г уусмалаа 100%-тэй хаваагаад 5 г болсон. 5 г 1%. Иймээс 10 г витамин С-ийн уусмалын 2% гэсэн. энэ хөө уусмалаа 2% витамин С-ийн уусмал гэж хэлсэн. Мөн 2% уусмал гэж хэлсэн тийм үү? Хинтийн математикийн багийн хамт олонны бүтээсэн холцын болон уусмалын бодлого бодох арга зүйн энэ DVD хичээл нь бол дараах үндсэн онцлогтой. Нэгдүгээрт нь энэхүү холц уусмалын бодлого нь бол бага ангийн боловсралт нэлээд хүнд сэдвээр тооцогддог. Үүнийг бол бодит жишээн дээр харуулсан ийм ач холбогдолтой хичээл боллоо. За, хоёрдугаарт нь бол холц уусмалын бодлогыг бодит жишээн дээр практик амьдралд хийж түүний хүүхдүүд ажиглан зурж дүрслэн онлын мэдлэг бүтээж байгаа ач холбогдолтой юм аа. За, гуравдугаарт нь бол холцын бодлогыг олон аргаар бодох, өөрөө хүүхд өөрийн үйл ажиллагаагаараа бүтээх орлого хийснээрээ багш нарт энэ холцын бодлого, уусмалын бодлогыг сурагчдад ойлгуулах, заах энэ шинэ арга барилын шинэ сэдлийг төрүүлсэн шинэ чиглэлийг бий болголоо.